Subscribe хамаатаа. За сайн байцгаана уу бүгдэнд нь энэ бичлэг үзэх өдрийн мэндийг хүргэе. Тэгээд би одоо ажлын талаар бичлэг хийж байна. Одоо 6 цаг 25 минут болж байна өглөөний. Тэгээд хэдүүлээ. Миний ажилтай танилццгаая. Go. За ингээд ажлын автобус маань тэнд ирж байна. Ажилчдын автобус манай бодлоос нэг 8 хүмүүс ордог ирсэн ажил. За ингээд өглөө хаалгаар орж иж байгаа хүмүүс нэг иймэрхүү сайн автобусанд үүдэн дээр бичлэг хийсэн зургийг харсан чинь бичлэг хийх хориотой гэсэн байлаа. Нэг иймэрхүү. За ажил дээрээ хүрээд ирсэн байна. Ажлаа хувцас болцсон. Тэгээд одоо дасгалтаа орно. Тэгээд тангараа өргөчөөд ажилдаа орцгоноо. За өглөөний 9 цаг 40 минут. Тэгээ хойно нөгөө нэг том энээс утаа гардаг гэдэг байгаа. Тэгээд эндээс ерөөсөө утаа гардаггүй. Халуун усны уур гардаг байгаа шүү. Тэгээд жоохон байж хагаад уулзцгаая. За сайн байцгаана уу ингээд би өнөө миний өнөөдрийн хийх ажил бол энэ ноцоосыг гагнах байгаа. Одоо ингээд тойруулаад одоо эндээс ингээд бүтэн тойруулаад гагнах байгаа. Тэгээд станцт нэг дуу муу амар чанга яа чих мэх зүгээр дүүжирж байгаа юм чи. Хоёр хүү яаж байгаад ерөн сонсогдохгүй. Тийм амар чимээтэй байгаа. Тэгээд энэ болохоор миний агнуурын хэрэгсэл 10,000 вольтоор ажилладаг. Тэгээд энийг нэг 2 өдөр харьцаа гагнах байхаа гэж төсөөлж байна. За тэгээ миний бичлэгтээ хамт байгаарай гэж хүсэж байна.
Subscribe дарахаа мартаваа. За ингээ өнөөдөр миний хийх гагнуур бол энэ том ноцоосыг гагнах байгаа. Тэгээд бараг 2 өдөр шахав гагнах хаа. Нэлээд том зазоортой. Одоо эндээс нэг энэ хүртэл ч юм уу ингээд нэг өдөр нь тэгээд дээдлээ нэг өдөр ингээ 2 өдөр болох байгаа. Тэгээд энийг хідүүлээ гагнацгаая. Ерөнхийдөө станц 4-р станцтай ажилладаг. Тэгээд дотор бол амар чимээтэй. Яг хийхгүй. Барыг энийгээ яриг сонсон ойлголт ер нь бол байхгүй. Одоо энэ гагнуур маань нийт 3 үе явах байгаа. Эхний үе зазорыг нөхөн. Хоёр дахь үе бэхэлгээ явна. Нэгдүгээр үеийнхаа дээгүүр бэхэлгээ явах байгаа. Яа 3 дахь үе нь болохоор ахин одоо бүр баталгаажуулж дахиад нэг үе явах байгаа. Тэр одоо гагнуур хийж байхдаа ярьж байгаа гэдгийг хэлээ. Тэгээд ер нь бол станц дотор бол агаарын бохирдол бол нэлээд өндөр. Ерөнхийдөө бол утаатай нарийн ширхэг үнсний одоо хамгийн нарийн ширхэг нь бол станцын агаар ер нь бол байдаг. Тэгээд бас доктор яг 100-ны хэсэг бол халуун гадаа байгаа мэдээ графиктэй халуун байгаа. Би энэ мэргэжлэрээ за 6 жил ажилласан юм байна. 6 жил байна тийм. 10 жилээ төгсөөл коллежид ороод яг энэ мэргэжлэрээ дагнасан байгаа. Тэгээд Японд 2 жил ажиллаад Монголдо ирж ажилласан бодтой. Тэгээд бас ер нь энэ мэргэжлэрээ дагныг гэж бодоод ер нь мэргэжлээ солихгүй байгаа. Солих болно л доо. Яг энэ мэргэжлээ хайртай, дуртай болсон байгаа.